Сэрээрээ босоороо. За ингээд өнөөдөр охтуудтайгаа хамтдаа музей үзэх, за кино театраар одоо хүүхдүүдийн дуртай киног үзэх, за ийм ажлууд төлөвлөсөн өдөр эхэлж байна. За өглөө босоод нэг 7 цаг орчимд цэцэрлэг түрээлэнд гүйчээд охтуудаа аваад бид нар ингээд хөдлөлөө. За охтууд ч машин дотор бөөн бужигнаа кино үзэн гээд баяртай байлаа. За миний бас Америкт ирсэн гол бас нэг ажил бол эмнэлгээр орж за эрүүл мэндийн үзлэгтээ орох байгаа. За ингээд сая тухайн эмнэлгийнхээ хажуугаар ингээд гарлаа. За нэлээд зайтай тухайн Black Hawk музей бол алдартай музей. За ингээд хотоос нэлээд зайтай байдаг тухайн музей дээр хүрээд ирлээ. За дотор нь яваад орлоо. Үндсэн 4 хэсгээс бүрддэг юм байна. За түүхэн автомашинууд, за ингээ Хятад, Африк, Америкийн түүх гэх мэтчлэн. За ингээд машинууд руу орлоо. За Lamborghini-гээс ахуулаад Ferrari-гийн оны 1960-аад оны 2026 оны гэх мэтчлэн Ferrari-нууд бол байлаа. За үнэхээр нэг хүний цуглуулга болон түүний найз нөхдүүд бас түүнд өгж 1988 онд энэхүү одоо музей бол анх нэгдэжсэн байна. За ингээд түүхэн машинуудыг харахад бол үнэхээр гайхамшигтай. Би Cadillac гэдэг дуртай. За Cadillac-ийн машинуудыг яг түүхэн гэлбэрээр харах бол үнэхээр гайхалтай байлаа. Охтууд ч гэсэн 1960-аад онд 30-аад онд ийм гоё машин бүтээж исэн гэж үгэж бид нар дуу алдчихлаа. За энэ бол нөгөө алдарт Cadillac байлаа. За ингээд үеийн түүхэн машинуудаас ахуулаад 2026 он хүртэлх одоо хамгийн алдартай машинуудыг үзэх бол үнэхээр дурсамж агуулсан сайхан аялал боллоо. За аяллаа эхний хэсгээ үзэж дуусчаад за энэ бол 2026 оны Ferrari-нууд байгаа. Хойш оны түүхэн одоо машинуудыг яг брэндээр нь машины үзүүлэн гаргасан байдаг юм байна. За энэхүү цуглуулгыг бол Don Williams 1988 онд бол одоо анх энэ музейгээ нээж цуглуулга төлөвлөж ирсэн юм байна. За бид дараагийн хэсэг бол Африкийн хэсэг рүү орлоо. За Африк бол Эрдэнэс чулууны гол ундраг бол байсан. Энэ ч үүднээсээ бол гадны халдлагад их хөртөжсэн түүхийг бол энд харуулж ирсэн байлаа. За ингээд Африкаас гарч ирчээд дэлхийн одоо World of Nature буюу одоо зэрлэг байгалийн одоо яг нэг ан амьтдын хийсэн сүнэрүүд үзмрүүдийг бол тавьсан байлаа. За далайн амьтдаас ахуулаад их газрын, хуурай газрын зэрлэг ан амьтд бол энд байгаа. За ингээд маш гоё амьтдын чихмлүүдийг бид нар энд үзлээ. За үндсэн яг зүү паркийг бол очсон газар болгондоо Бээжин Солонгост үзсэн болохоор биднэрт амьтны хүрээлэн үзэхээс илүү музей үзэх нь бол яг хажууд нь тулаад их гоё сонирхолтой санагдчихлаа. За яг л нөгөө байдаг бүс газрын амьтдаар нь зэрлэг амьтан мөн бас одоо өвсөн дэжэлтэн амьтдуудыг яг нэг дор хийцэн зохиомжтой гоё оруулсан их сонирхолтой санагдчихлаа. За энэгээр амьтад дотор бол миний өмнө үзэж харж байгаагүй өвсөн одоо эдштэн амьтан байх жишээний за тухайн халуун орны Африкийн хүмүүсийн амьдралыг харуулсан байдал за хойд мөсөн далайн ан амьтад за одоо юу гэдгийг чон хэрхэн яаж амьдардаг гэх мэтчлэн за аргал гэхэд л одоо манай алтан аргал хамгийн том нь бол байх жишээний маш олон янзын аргал за янгир бүр олон эврэн бүр хэд хэдэн салаа байх жишээний за ингээ ирвсүүдийг зураг авахуулах зэрлэг амьтдыг зураг авахуулахад их таатай байдлаар ингээд оруулсан байсан их сонирхолтой санагдаад зураг татуулж ялаа. За ингээд эхнэр хоёр охин манай Аана дүү бид та өнөөдөр жөнгө бас гадуур аялж байгаагийн нэгэн сонирхолтой хэсэг болвол энэ музей үзэх бол байлаа. За музейн хэсгээсээ бид нар гарч ирчээд дараагийн хэсэг бол Хятадын хэсэг рүү орё гэж бол бодсон. За энд хоёр бэлтгэрхтэй нэг том гिचий чон бол ингээд үүрэндээ байгаа байдлаар оруулсан энэ их гоё санагдчихлаа. За ингээд шавж хорхоо үзчээд Хятадын хэсэг рүү орлоо. За бүхэлдэн Хятад улсыг
онцлон энэхүү музейд ингэж тусгаж авч өгсөн бас учиртай. За хятадын нөгөө олон морь байдаг нөгөө 56 морь тэгээд за 56 хятадын үндэстэн дотор бас Казак, Монгол гэдэг ингээд оруулсан байлаа. За бас жоохон сэтгэл жоохон сонирч юм шигтэй яг одоо тэгээд түүх болсон хойно яа их вэ? За хятадын түүхэн баатрууд за эндээс гарч ирээд үеийн хятадын одоо Dragon Throne буюу эзэн хааны Синти гэж нэрлж ойлгож болно. За ийм синтетэй байсан байна. За эртний ваарууд манай эртний өмнөх болон манай эртний үеийн ваар дурсамжууд үнэхээр гайхалтай зүйлүүд бол энд дарлаа. За History of China гэдэг манай эртний өмнөх үеэс ахуулаад өнөөдрийг хүртэл 1200-аад оны харъягээд харсан харин Чингис хаан бол Монгол улсыг нэгтгээд одоо хятад ард улс одоо юу хятад улс руу тухайн үеийн хятад улсыг бол ингээд дайлаар мордж ирсэн талаар байгаа. За энэ бол хятадын the Forbidden City буюу нууцлаг хот гэж байгаа. За энэ нууцлаг хотод 1400-аад онд бол энэ нууцлаг хот баригдсан ч гэсэн хятадын маш олон эзэн хаад энд үе дараалан амьдарч байсан. Энгийн иргэд ийшээ орох нь бол хориотой байсан буюу нэгсэндээ хориотой хот гэсэн үг нууцлаг гэж би буруу орчуулчлаа. Одоо ингээд энэ хориотой хотын имийг үзлээ. За дараагийн хэсэг бол Америкийн түүх. За индианчуудтай газар нутгаа баруун тийш тэлэх энэхүү тэлэлтийн хүрээнд индианчуудтай уугуул одоо Америкчууд гэж ойлгож болно. Эднэртэй мөргөлдсөн гол шалтгаан, за төмөр зам барих шалтгаан, газар доорох баялагын шалтгаан гэж олон асуудлаас болж ингээд тулж исэн байл. Энэ мэтчлээ олон сонирхолтой Америкийн түүхийг бол эндээс макет загвараар бол үзэх бас сонирхолтой байлаа. Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотод ирсэн бол энэ Black Hawk музейг заавал үзээрэй. За энд Америкийн нэгдсэн улсын түүх, за мөн бас ан амьтан, за мөн одоо хятадын түүх гэх мэтчлэн сонирхолтой олон зүйлсийг бол энд одоо бүтээсэн байдаг юм байна. За энэ үнэхээр надад сонирхолтой санагдлаа. Ойролцоогоор нэг цаг 30-аас 2 цаг 30 минутын хооронд бол үзэх юм байна. За заавал сонирхоорой. Хөрг юм байна те. За энэ музей ямар санагдав? Гоё. Гэж хөөдөл болчихсон. За эндээс хараад бид нар охтуудтайгаа шууд нэг өмнөх Boomers тоглоомын төвийн картанд нь үлдсэн байсан. Одоо үлдэгдлэр тоглоомын төв дээр нь тоглож эхэллээ. За тоглоомын төв дээр тоглолцоо шууд нөгөө кино театр руугаа бид нар хөдлөлөө. За Bishop гэдэг энэхүү том дэлгүүрийн одоо синема кино театрт ирж охтуудаа ямар кино үзлээ охтуудаа? Toy Story 5. За Toy Story 5-ыг үзлээ. За ингээд Toy Story 5 руу охтуудаа оруулаад нэг 100 минут орчим үргэлжилж байгаа. Гадаа нь хөлбөмбөг үзэнгээ охтуудаа хүлээхээр шийдлээ. За ингээд охтуудаа кино театрт нь орууллаа. За кино театрын онцлог нь юу вэ гэхээр бүх суудал хөлөө тэнилгээд хоошоогоо ингээд ор болдог юм зөөлөн суудалтай, хажуудаа ширээтэй ийм тухтай үздэг ийм давуу талтай юм байлаа. За ингээд кино театраас охтууд гараад ирлээ. Бид нар ч гэртээ ирж амархаар шийдлээ. Сайхан амраарай.